Сайн байцгаана уу? Бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ээлжид видео бичлэгээр уулзч байгаадаа баяртай байна. Өнөөдрийнхөө видео бичлэгээр би та бүхэндээ дэлхийн шилдэг компаниуд болох Google, Facebook, IBM, Uber зэрэг компаниуд дээр хэрэгжүүлдэг цагийн менежментийн шалгарсан аргыг танилцуулахаар бэлдлээ. За тэгэхээр цагийн менежмент бидэнд яагаад хэрэгтэй юм бэ? Тэгэхээр товчхондоо цагийн менежмент гэдэг нь илүү их бүтээмжийг бий болгоход танд маш их хэрэг болно. Гэтэл хүмүүс цагийн менежментийг юу гэж ойлгодог вэ гэхээр маш их ажлыг амжуулах гэж ойлгоод байдаг. За тэгээд цагийн менежмент хийж гэнэ гээд өөрийнхөө календар дээр маш олон хийх ажлуудыг зай завсаргүй чигжиж зааж өгдөг. Тэгээд тэр болгоныхаа араас маш их ачаалттай, маш их яарсан, сандарсан, стресстэй бүгдийн ихнээс нь амжуулах гэж оролдоод байдаг. Гэтэл яг үнэндээ тэр төлөвсөн ажлууд нь ердөөсөө гараас гараагүй. Миний амьдралд ямар өсөлт өөрчлөлт гарваа гэхээр ерөөсөө тоймтой зүйл байдаггүй. Тэгэд энэ хүн яагаад цагийн менежментийг хэрэгжүүлсэн мөртлөө одоо амьдрал нь тэгж гайхалтай өөрчлөлт гарахгүй, улам л стресстэй, улам л их ядарсан, магадгүй илүүдэл чинь нэмсэн, эсвэл ажил бизнес дээр нь илүү олон асуудлууд овоорцсон юм бэ гэж хүмүүс маш их гайхдаг. За тэгэхээр ийм асуудал хэрвээ танд тохиолдож байгаа бол та ганцаараа ерөөсөө биш. Яагаад гэвэл маш олон хүн цагийн менежментийн талаар ер нь энэ цаг хугацаагаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ? Яаж амьдралаа илүү ийм гоё амар тайван стрессгүйгээр гоё зохицуулж авч явах вэ гэдэг талаарх ур чадвар нь ерөөсөө хөгжөөгүй байдаг учраас яг ийм байдалд ороод идэг. Тэгэхээр цаг хугацаа гэдгийг бид нэр зүгээр ийм цагийн зөв минут секундээр ингээ хэмжигдэж байгаа ийм зүйл гэж ерөөсөө ойлгохгүй. Тэгэхээр ямар үед шилжилт, өөрчлөлт, дэвшил гарах вэ гэхээр бид нар цаг хугацааг ерөөсөө мөнгө гэж ойлгосон цагт дэвшил бий болно. Цаг бол алт гэдэг үгийг бол хүмүүс зөндөө сонсч ирсэн. Тэгээд нэрэж тиймдээ гэд бүгдээрээ санал нийлэх мөртлөө яг энэ үгний мөн чанарт нь хүрээд гүнээсээ ойлгоод үнийг амьдралдаа хэрэгжүүлж байгаа юусаа харагддггүй. За тэгэхээр цаг хугацааг бид нар мөнгө гэд харчих юм бол бид нар мөнгөө юунд зарцуулах вэ? Баян амжилттай яваа хүмүүс мөнгөөрөө юу хийдэг вэ гэхээр ерөөсөө хөрөнгө оруулалт хийж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл өөрийнх нь хөрөнгийг илүү аривжуулах, илүү орлого ашгийг нэмэгдүүлэх зүйлд хөрөнгө оруулалт хийдэг. Харин эсвэргээрээ ядуу хүмүүс мөнгөөрөө үр төлбөр, зардал, хувц хунар, идэж уух юм ингээд ерөөсөө бүгдийг зарцуулаад дуусгачдаг тий. Тэгэхээр цаг хугацаан дээр ч гэсэн ялгаагүй хэрвээ бид нар цаг хугацаа мөнгө гэж харах юм бол ирээдүйд бид нарт илүү их цагийг бий болгох тэдгээр зүйлс цаг хугацаа зарцуулах хэрэгтэй гэсэн үг. За тэгэхээр энэ бол ерөөсөө цагийн менежментийн ерөөсөө суурь зарчим ба. Бид нар яах гэж цагийн менежмент хийх хэрэгтэй юм бэ гэхээр өөртөө илүү их цаг гаргахын тулд өөртөө болон гэр бүлдээ өөрийнхөө хүсэл мөрөөдөлтөө зарцуулах цагтай болохын тулд бид нар цагаа зөв зүйлд зарцуулах хэрэгтэй гэсэн үг. Хүмүүсийн хамгийн их алддаг зүйл бол өөрийгөө улам завгүй, улам цаг хугацаагүй өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цаггүй болтлоо ажиллаар чигжиж ашиглаад байдаг. Энэ бол хамгийн том эндүрэл. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол асар үн цэнтэй, юутай ч зүрлэшгүй биднэрт байгаа хамгийн нандин зүйл. Хүн хичнээн баян болсон ч гэсэн цаг хугацааг хизээж худалдаж авч чаддаггүй. Харин мөнгийг бол бид нар олж болно, алдаж болно, эргүүлээд хөрөнгө оруулалтаасаа нөхөж болдог. Яагаад зарим хүмүүс цаг хугацаа явах тусам илүү их амжилтанд хүрч, илүү аз жаргалтай болж, илүү санхүүгийн эрхчлөөнд хүрч байгаа вэ гэхээр ерөөсөө л тэр хүн цаг хугацаагаар хөрөнгө оруулалт хийж мэргэссэн хүн баад байна. Тэгэхээр өнөөдрийн энэ видео контентын зорилго бол ерөөсөө л цаг хугацааны хөрөнгө оруулагч болоход танд яг ямар ур чадварууд хэрэгтэй юм бэ гэдгийг би та бүхэнд танилцуулах болно. Бүтээмжийг байхгүй болгож идэг хамгийн гол хүчин зүйл бол ерөөсөө бидний буруу итгэл өмшил байдаг. Тэр дундаа
надад цаг хүрэлцэхгүй байна гэдэг буруу итгэл үнэмшил. Тэгэхээр маш олон хүн хэрвээ надад илүү цаг байсан бол, хэрвээ надад хангалттай цаг байсан бол би энэ бүгдийг хийж амжуулах байлаа гэж дандаа ярьдаг. Гэтэл яг үнэндээ хүн болгонд ижлэх нь л хоногийн 24 цаг байгаа. Яагаад зарим хүмүүс илүү их бүтээмжтэй, харин зарим нь өчнөө их ажилласан мөртлөө улам л завгүй болоод идэх юм бэ? Цаг хугацаа хүрэлцэхгүй байгаа ерөөсөө биш. Харин энэ хүн зөв зүйлээ хийж гинүү гэдэгт л ерөөсөө гол учир байгаа байхгүй юу. За тэгэхээр цагийн менежментийн хамгийн гол нэгдүгээр зарчим бол ерөөсөө л зөв зүйлийг хийх. Тэгэхээр энэ ажлыг хийснээр ирээдүйд ажил бизнес нь илүү амжилттай болж, илүү орлоготой болж, гэр бүл болон өөртөө зарцуулах цагтай болж чадчихна уу? Тэгэхээр ихэнх хүмүүс ажлын цагийг маш үр дүнгүй өнгөрөөд идэг. Мэйл шалгаа, хуудасаар ярих, хэрэггүй уулзалтуудад олон цагаар суух, за тэгээд олон хэрэгтэй хэрэггүй ажлуудыг хийх гих мэтчлэн асар завгүй ажиллаад идэг. За дээрэс нь хүмүүс маш олон зүйлийг зэрэг амжуулах хүсэлтэй байгаад идэг. Хувийн амьдрал дээрээч тэр, ажил бизнес дээрээч тэр энэ төслийг ч явуулмаар байна, энийг ч хиймээр байна, тэрийг ч хиймээр байна. Ийм чимтэй болчвол, тийм чимтэй болчвол гэл ерөөсөө маш олон зүйлд анхаарал нь хандсан, маш олон зүйлийг хийх гэж оролдоод идэг. Гэхдээ эцэст нь аль нь ч дөрвтэй үр дүнд хүрээгүй байдаг нь хүмүүсийн хамгийн том алдаа байгаад идэг. Тэгэхээр энэ олон ажлуудыг хийхдээ өөрөөсөө ганцхан асуултыг асууна. Ерөөсөө энэ зүйлийг хийснээр ирээдүйд би өөрийнхөө цаг хугацааг чөлөөлж авч чадах юм уу? Тэгэхээр энэ ажлыг хийсэн ч ялгаагүй, хийгээгүй ч ялгаагүй байх юм бол яагаад тийм зүйлд цаг хугацаа зарцуулах хэрэгтэй юм бэ? Дараагийн нэг чухал зүйл нь бол хүмүүс шаргуу ажиллах тусам, их хөдөлмөрлөх тусам, олон цагаар ажиллах тусам амжилтанд хүрнэ гэж итгэсэн байгаад байдаг. Гэтэл яг үүндээ олон цагаар ажиллах стратеги бол хизээж ажилтгүй. Өөрөөр хэлэх юм бол хүн олон цаг ажиллах тусам бүтээмж нь буурчдаг. Яагаад вэ гэхээр хүн олон цагаар ажиллахаар энергийн хувьд, сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд асар их ядаргаанд ордог. Анхаарал нь бүрэн төвлөрдөггүй, шин санаа, бүтээмж гаргадаггүй. Тэгэд энэ хэрээрээ хийх гэж оролдож байгаа зүйл нь төдийлөн амжилт үзүүлдэггүй. Харин яг өөрийгөө зөв баланслаа ажил болон амралтаа зохицуулаад өөрийгөө бас аз жаргалтай байлгах зүйлсийг хийгээд бас өөрийнхөө мэдлэг уур чадвар, хувь хүний хөгжилтөөрөө ажиллаж чадах юм бол энэ хүний бүтээмж төдий хэмжээгээр нэмэгдчихэд. Тэгэхээр нэг ийм судалгаа байна л да. Хүн хэрвээ оройны нэг цагийн нойроо алдахад маргааш нь нэг бүхэл согтолттой юм шиг ажил дээрээ тийм бүтээмжгүй болчихдээ. Тэгэхээр 2 цагийн нойр, 3 цагийн нойр, 4 цагийн нойроо алдвал юу болох вэ? Яг уу залуу байхад хүмүүс бол эрч хүчээр дүүрэн бүх зүйлийг амжуулах гэж яваал байдаг. Гэхдээ энэ нь цаг хугацаа явах тусам улам өөрийнх нь эсрэг эрүүл мэндээ алдна, хайр харилцаагаа алдна, гоо сайхнаа алдна. Дээрэс нь ажил карьер нь ч олигтой өсөхгүй. Яагаад вэ гэхээр таны бие махбод хангалттай эрч хүчтэй, таны сэтгэл зүй эрүүл байж, таны ур чадвар дээшилжээж л тэдгээр бүтээмжийг үр дүнг амжилттай өсөлтийг бий болгох юм. Агсан түвшинд зөв зүйл хийх гэдэг маань нэг юм 3 зүйлээс шалтгаалт юм байна л та. За хамгийн нэгдүгээр мэдээж хэрэг зөв зүйлтэй ирээдүйд танд өсөлт авчрах зүйл мөн үү? Ирээдүйд таны цаг хугацааг чөлөөлж байгаа зүйл мөн үү гэдэг дээр бол угаасаа хийх зүйл маань тодорхой болно. За дараагийн хамгийн чухал ойлголт бол та яг зөв цагтаа хийж гинөө. Энэ нь яг хөрөнгө оруулж байгаатай яг адилхан. Хэрвээ та хувьцааны өсөлттэй үед хөрөнгө оруулалт хийх юм бол эргээгээд хувьцаа унах үед маш их алдагдлалд орно. Хэрвээ яг өсөхөөс өмнө хөрөнгө оруулалт хийж чадах юм бол өндөр өсөлттэй үед нь асар их өгөөж хүртэх ийм боломжтой байдаг шиг таны өнөөдрийн хийх зүйл яг өнөөдөр хийх зүйл мөн үү? Яг одоо хийх зүйл мөн үү те? Энийг айгүй сайн асууж явах хэрэгтэй байна. За дараагийн чухал ойлголт нь болохоор та энэ ажилд яг зөв хэмжээнд хичээл зүтгэл гаргаж гин үү гэдэг нь маш чухал болж ирдэг. За энэ маань юу гэсэн үг юм бэ гэхээр 2 өдөрт амжуулчих зүйлийг 2-7 хоног хийвэл энэ яг зөв болж чадах уу?
мэдээж зөв биш. Тэгэхээр зарим хүмүүсийн хувьд бол хит одоо төгс төгөлдрийн одоо синдромтой байдаг. Тэгээд 2 өдөрт те ийм боломжийн төвшөнд хийгээд дуусгачих ажлыг энэ юусоо болохгүй байна. Энэ дээр тийм ч юм нэммээр байна, ийм ч юм нэммээр байна гэж юусоо маш их одоо нөгөө засвар өөрчлөлтүүдийг хийж асар их цаг хугацаа алддаг. Тэгээд эннээсээ болоод тэр ажил нэгдүгээр одоо шал дэмий цаг хугацаа алдхаас гадна одоо өөр олон боломжуудыг алдчихдаг. Ийм одоо аюултай. За тэгэхээр ерөөсөө цагийн менежмент хийхдээ та саний одоо 3 зүйлийг маш сайн анхаарах хэрэгтэй. Зөв зүйл хийх хэрэгтэй, зөв цагт нээх хэрэгтэй, зөв хичээл зүтгэлийг бас гаргах хэрэгтэй. Laura Vanderkam гэдэг энэ бүсгүйгийн бичсэн I Know How She Does It гэдэг энэ одоо бестселлер ном хэрхэн бичигдсэн бэ гэхээр $100,000-оос дээш орлоготой 100 гаруй эмэгтэй дээр одоо 3 жилийн турш судалгаа хийгээд энэ одоо амжилттай бүсгүйчүүд цаг хугацаагаа ер нь хэрхэн одоо зарцуулж байна вэ гэдэг одоо судалгаа хийсэн юм байна. За тэгээд судалгааг эхлүүлэхээс өмнө бол ерөнхий таамаглал юу байсан бэ гэхээр энэ эмэгтэйчүүд илүү одоо шаргуу хөдөлмөрлөдөг, олон цагийг одоо ажил бизнес дээрээ, карьер дээрээ зарцуулдаг учраас ийм одоо амжилттай байгаа гэдэг таамаглалаар одоо бид бүгдээрэнд нь яг л ийм л ойлголт өгдөг шүү дээ. Тэгээ яг энэ ойлголтоор одоо судалгааг эхлүүлсэн чинь бүр хамгийн сонирхолтой нь бүр яг эсрэг үр дүн гарсан. Юу вэ гэхээр эдгээр эмэгтэйчүүд харин ч эсрэгээрээ ажил дээрээ маш бага цагийг зарцуулдаг, өөртөө эрүүл мэндтэй, гэр бүлтэй, найз нөхдөдөө чөлөө цаг хоббиндоо маш их цагийг зарцуулж ирсэн. Тэгэхээр эндээс одоо яг ямар дүгнэлт гарсан бэ гэхээр ерөөсөө одоо амьдралыг тэнцвэртэй авч явах нь өөрөө ур чадвар юм байна. Ажлаа ухаалгаар амжуулж чадж байгаа бүтээмж өндөртэй хүмүүс амьдралын бүхий л талбарт яг энэ бүтээмжийг бий болгож чаддгийм байна. Энэ ур чадварыг эзэмшсэн хүн болгон ерөөсөө амьдралын талбар бүрт энэ гайхалтай амжилтыг бүтээх боломжтой байна гэж одоо гарсан байна. За тэгэхээр шаргуу бус ухаалаг ажил гэдгийг бол бүгдээрээ маш олон удаа сонсч ирсэн. Тэгээ зарим хүмүүс ч гэсэндээ яг цагийн менежментийн тухай ярихаар би наадах чи мэднэ. Угаасаа их ажиллах биш ухаалаг ажиллах ёстой гэд хэлдэг. Гэхдээ яг бодит байдал дээр тэр хүний хийж байгаа үйлдэл нь яг эсрэгээрээ байгаад байдаг. Бид нар одоо оюун санаандаа илүү ухаалаг ажиллах ёстой гэдгээ бүгд мэддэг. Гэхдээ дадал зуршил нь ерөөсөө яг энэний эсрэг ажиллаад байдаг. Тэгэхээр энэ дадал зуршлыг өөрчлөхийн тулд бид нар цагийн менежментийн талаар, бүтээмжийн талаар бид нар маш сайн ойлголт мэдлэгтэй болох ёстой. За дээрэс нь энэ одоо ойлголт мэдлэгийнхаа дагуу өөртөө шин арга барил, шин дадлуудыг суулгах зайлшгүй шаардлагатай байгаамаа. За тэгэхээр миний бүтээмжийн сургалт 2.0 гэд шинжлэгдсэн одоо сургалт маань гарсан байгаа. Хэрв өмнө нь та миний бүтээмжийн сургалтыг авч исэн бол үн төлбөргүй одоо энэ сургалтанд хамрагдаарай. За тэгэхээр энэ сургалтаар би та бүхэндээ одоо яг энэ цагийн менежментийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Яаж одоо илүү их цаг хугацаатай, аз жаргалтай, өөртөө болон гэр бүлтэй зарцуулах цагтай болох вэ гэдгийг одоо бүр алхам алхмаар тайлбарсан ийм сургалт байгаа. За тэгэхээр энэ сургалтаар заагдж байгаа арга техникүүд, ойлголтууд ерөөсөө таны насан туршдаа өөртөө бүр хэдэн зуун цагийг чөлөөлж гаргаж авах ийм одоо гайхалтай боломж байгаа. Тэгэхээр та энэ сургалтанд ердөө хэдхэн цагийг зарцуулж үзээд тэгээд насан туршдаа одоо тэр аргыг хэрэгжүүлж амьдралаа гайхалтай бүтээмжтэй мөрөөдлийн амьдралын хэм маягаа бүтээхэд тань туслах болно. За тэгэхээр энэ одоо цагийн менежментийг хэрэгжүүлэх 4 ур чадвар нь юу юм бэ гэхээр хамгийн нэгдүгээрт нь төвлөрөл, хоёрдугаарт нь хандлага, гуравдугаарт нь бие махбод, дөрөвдүгээрт нь төлөвлөх гэсэн ийм одоо 4 ур чадвар байгаа. Тэгэхээр энэ 4 ур чадварыг эзэмшиж цагийн менежментийг хийдэг болно. Хэдүүлээ жишээ авч үзээ л та. Календар дээрээ өдрүүдэд төлөвлөдөг хийх ажлууд маш ойлгомжтой, цэгцтэй байдаг. За дээрэс нь энэ хүн маш тийм эрч хүчтэй, эрүүл мэндтэй цаг гаргадаг ийм хүн байлаа. За тэгээд ажилдаа дуртай ийм хүн байлаа гэж бодоход хэрвээ энэ хүнд төвлөрөл байхгүй бол бүтээмж байхгүй. За дахиад нэг жишээ. Хэрвээ нэг хүн одоо гайхалтай төвлөрч ажилладаг. За бие махбодын хувьд эрч хүчтэй.
бүрэн одоо өөрийгөө амрааж чаддаг. За тэгээд маш сайн төлөвлөдөг. Гэвч одоо хандлага байхгүй буюу ажилдаа дургүй болвол энэ одоо цагийн менежмент ямар ч утгагүй болж байгаа. Тэгэхээр ерөөсөө энэ дөрвийг зэрэгцүүлэн авч явж иж энэ дөрвөн ур чадварыг одоо дөрүүлэнгийн эзэмшиж бидний одоо бүтээмж гэдэг зүйл гарах юм аа. Дээрээс нь бид нарын цагийн менежмент гэдэг зүйлийг мэргэжлийн түвшинд хийдэг болно. Тэгэхээр энэ бүх аргачлалыг би бүтээмжийн сургалтаараа хуваалцах болно. Тэгээд анхаарал тавьсан та нартай баярлалаа. Контент маань таалагдсан бол бусдад шеэр хийж түгээгээрэй. Мөн миний YouTube сувг болон Facebook хуудсыг дагаарай. Та бүхэндээ баярлалаа.